Өнөөдөр Монгол улсын хууль, улсын хурлын тогтоолууд, улсын хурлын байнгын орооны тогтоолууд дээр хийгдсэн дүн шинжилгээний асуудал яригдж байна. Би бол арай өөр асуулт асууя гэж бодож байна. Орон нутаг дээр та бүхэн маань өнгөрсөн хугацаанд ямар нэгэн дүн шинжилгээ хийв үү? Яг аль аймагуд дээр ямар шинжилгээ, ямар хяналт хийвэ? Ямар үр дүн гарсан бэ? Энэ үр дүнтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авсан бэ гэдэг ийм асуулт байна. За одоо сая 4 номерын микрофонд хариулъя. За Далаанбаатар иргэшний асуултанд хариулъя. Хуулиараа 24 оны жилийн эцсийн нутгийн өрөөдөрт аймгийн засаг дарга нарын ерөнхий сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний бэлтэнд бас энэ шинжилгээ үнэлгээж ажлын үр дүнг нэгтгэж гаргаж байгаа. За үүнээс гадна тодорхой тохиолдлууд дээр иргэдээс олон нийтээс ирсэн өргөдлийн дагуу бас газар дээрх хян шалгалтын ажлыг хийж ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 7-оос 8 аймгийн засаг дарга нарын үйл ажиллагаанд газар дээрх хян шалгалтыг хийж төрийн албаны тухай хууль болоод бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн биелүүлж байгаа талаарх одоо ажлууд дээр нь дүгнэлт хийгээд явж байгаа. Тэгээд тухай бүртээ хуулийн дагуу газар дээр нь шийдвэрлэж болох заалтуудаа, асуудлуудаа шийдээд за хуулийн зөрчил үүссэн байна гэдэг урьдчилан байдлаар нөхцөл байдал үүсэх юм бол хуулийн байгууллагууд руу шийдэлжүүлэх, нутгийн өрөөдөрт байгууллагын руу, иргэдийн орол руу асуудлыг шийдвэрлүүлэхээр боломжлуулах гэх мэт хууль загц арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж ажиллаж байгаа. За 24 оны жилийн эцсийн байдлаарх ерөнхий сайд болоод аймаг дүүргийн аймаг нийслэлийн засаг даргын хооронд хийсэн гэрээний дүгнэлтийг бас тун ойрын үед хийж дуусаад холбогдох мэдээллүүдэд та бүхэнд бас хүргүүлнэ.